Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нөхдөс нь танд зориулан хүргэж байна. Миний хүсэж байгаагаас илүүгээр Бурхны хүсэж байгааг бид хүсэх хүртлээ. Таны хүсэж байгаагаас илүү Бурхны хүсэж байгааг та хүсэх хүртлээ. Өөрөөр хэлбэл та Бурхан минь би энэ зүйлийг хүсэж байна. Гэхдээ та надад өгөхийг хүсэхгүй байгаа бол надад битгий өгөөрэй гэж хэлэх хүртлээ. Өнөөдөр би та бүхэнтэй зүрхний тань нөхцөл байдал ямар чухал болох талаар ярилцахыг хүсэж байна. Зүрх сэтгэлийн нөхцөл байдал гэж юу юм бэ? Би махан биеийн зүрхний талаар яриаггүй байна. Бидний хамгийн гүн хэсэгт байдаг Бурхны нэрлсэн зүрх сэтгэлийн талаар ярьж байна. Та ойлгож байна уу? Тэнд юу болж байдаг вэ? Таны амьдралд ойлгомжгүй зүйлсүүд болж байхад ч гэсэн та Бурханд итгэсээр байдгүй. Эсвэл таны зүрх сэтгэл маш их эргэлзээ, тэнэгэлзээний дунд итгэлгүйхэн байдгүй. Бусад хүмүүс өрөөгтөхөд та баяр хөөртэй байж чаддгүй. Тэд хүссэн зүйлээ авч харин та аваагүй бол танд ямар шуухан байдаг вэ? Та баяр хөөртэй байсаар л ах уу? Тийм ээ, Бурхан минь энэ зүйл надад одоохондоо тийм ч сайн зүйл биш болохоор та надад өгөөгүй байх. Харин та миний оюун санаанд илүү сайныг өгсөн гэдэгт би итгэж байна. Та надад хайртай гэдгийг, та намайг хизээч өөрийнхөө ерөөлөөс гадуур байлгахгүй гэдэгт би итгэж байна гэж хэлж чадах хангалттай итгэл танд байна уу? Баяр хөөртэй, зүрх сэтгэлтэй байх нь маш сайн зүйл юм. Та хэнийг дууралдаггүй. Таны зүрх сэтгэл дотор хорсол гомдол байдгүй. Таны амьдрал хүсэн хүлээж байснаас чинь өөрөөр иргсэн учраас та Бурханд баг зэрэг ууралдаггүй. Тэгэхээр танд шүүмжлэл, шүүлт, зарим нэгэн бузар бодол санаа байдаг. Юу гэхээр Бурхан биднийг зүрх сэтгэлтэй төгс байлгаар дуудсан. Төгс гэдэг үг биднийг айлгаж иж болох юм. Гэхдээ би танд хэлье. Бид махан биед байгаа л бид төгс зан чанартай байж чадахгүй гэж би боддог. Харин бид төгс зүрх сэтгэлтэй байж чадна гэж би итгэдэг. Та итгэлгүй байж болно гэхдээ зүгээр. Төгс зүрх сэтгэлтэй болно гэдэг бол өсөлтөөр ирдэг зүйл юм. Бидний хямаанч гинт ийм болчихдгүй, харин бид өсдөг. Бурхан төгс зүрх сэтгэлтэй хэн нэгнийг илүүд үздэг гэдэгт би итгэдэг. Энэ талаар бүгдээрээ хэсэг хугацаа гарган ярилцъя л та. Төгс зүрх сэтгэл гэдэг бол бүх зүрх сэтгэлээрээ зөв зүйлийг хийхийг хүсдэг хүнийг хэлж байгаа юм. Тийм биз дээ. Тиймээс ойлгож байна уу? Бид бүгдээрээ төгс зүрх сэтгэлтэй байж болно гэж хэлэх үед та нарын зарим нь алга таштагч гэсэн. Та нар нэг иймэрхүү. Гэхдээ би амьдралынхаа өдөр бүр нөхцөл байдал бүрт зөв зүйлийг хийдгүү шүү дээ гэсэн байдалтай байна. Үнийг хэлэхэд би өдөр бүр зөв зүйлийг хийдгүй. Гэхдээ зөв зүйл хийхийг хүсдэг. Амен. Хэрвээ та зөв зүйлийг хийхийг хүсдэг бол магадгүй энэ зүйлийг мэдэрч байгаа бол өнөөдөр та эндээс энэ зүйлийг мэдрэхгүйгээр гарахгүй. Юу хэлэх гээд байна вэ гэхээр та ийм зүйл мэдрэхгүйгээр яхав зүгээр энэ арга хэмжээнд дуртай, энд болж байгаа зүйлсээ дуртай байж болох юм. Би мэдэхгүй байна л та. Харин та мэдж байгаа. Магадгүй намайг нарийн чимхтэй гэж бодож байж болох юм. Гэхдээ ихэнхдээ хүмүүс энд ажлынхаа дараа алс холоос аялал хийж, зочид буудал, бусад зүйлсэд мөнгө төлж, суралцах, өсөхийн тулд ирдэг. Харин би та нарыг өнөөдөр нэг зүйлийг сайн мэдээсэй гэж хүсэж байна. Юу гэхээр бид зөвхөн та нартай л ярилцаж байгаа юм биш. Харин дэлхийд даяар сая хүмүүс ч гэсэн яг энэ зүйлийг сонсож байгаа гэдгийг сануулахыг хүсэж байна. Энд байгаа хүмүүсээс маш цөөхөн л магадгүй би бүгдийг зөвөр хийхийг хүсдэггүй гэсэн хандлагатай байгаа хүмүүс гэж надад бодогдож байна. Өнөөдөр миний та бүхэнд хэлж байгаа зүйл маань бид Бурхны хүсэж байгаа зүйлийг хүсэх хүртлээр хизээч баяр хөөртэй байхгүй гэдгийг ойлгоход тань тус болно гэж найдаж байна. Бид бүгдээрээ хүсэж байгаа зүйлээ Бурхнаас авах гэж хичээсээр маш их цагийг үрдэг. Миний хүсэж байгаагаас илүү Бурхны хүсэж байгааг би хүсэх хүртлээр
өөрийнхөө хүсэж байгаагаас илүү Бурхны хүсэж байгааг та хүсэх хүртэл. Өөрөөр хэлбэл та Бурхан минь энэ зүйлийг би хүсэж байна. Гэхдээ та надад өгөхийг хүсэхгүй байгаа бол надад битгий өгөөрэй гэж хэлэх хүртлээ. Яг ийм хүмүүстэй л ярих гэж энд би ирсэн юм аа. Би та нарыг ингэж залбираасаа гэж урамшуулмаар байна. Энэ бол төгс зүрх сэтгэлтэй хүний шинж чанар юм шүү. Бурхан минь, энэ бол миний авахыг хүсэж байгаа зүйл юм. Би энийг авахыг хүсэж байна. Та юу ч гуйж болно. Харин Бурхан минь, хэрвээ та надад өгөхийг хүсэхгүй байгаа бол битгий өгөөрэй. Хэдий би хүсэж байгаа ч гэсэн би өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг биш, харин таны хүсэж байгаа тэр зүйлийг л хүсэж байна. Энэ бол маш хүчирхэг залбирал. Энэ залбирал бол таны унж байгаа машинаас илүү үнэтэй. Яагаад гэвэл би танд хэлье, хэрвээ та гэртээ арайд ингэж залбирч эхлэх юм бол залуучуудаа үнэхээр ямар нэгэн сайн юм болох болно шүү. Өнөөдөр би та бүхэнтэй төгс зүрх сэтгэлийн 7 шинж чанарын талаар ярих болно. Дэвэл хэдий инээж байгаа гэдгийг би мэдж байгаа. Учир нь энэ талаар би заах бүртээ эхний хэдийн маш нухацтай яриад дараагийн хэсгийг маш хурдан ярьцдаг учраас. Ямар тач байсан гэсэн бид энэ талаар суралцах болно. Тэгээд Бурхан юу хийдгийг харах болно. Тэгэхээр бидний харахыг хүсэж байгаа эхний ишлэл бол Шаштрын дэд 16 дугаар бүлэг би 7 дугаар ишлэлээс эхэллээ. Тэр үед үзмэрч Хананы иш үзүүлэгч байсан Иудагийн хаан Асаар ирж тэрэнд чи өөрийн бурхан эзэнт найдалгүй Арамын хаанд найдсан учраас Арамын хааны зэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ гэдгийг. Тэгэхээр хаан бурханд найдахын оронд хүнд найдсан учраас дайнд ялагдсан байна. Би танарт өөрөөр тайлбарлаж өгье. Хаан бурханд найдахын оронд 7 хоног бүр очдог байсан зөвлөгчийнхөө үгэнд илүү найдсан байна. Зөвлөгчдөр очих нь буруу хэрэг биш ээ. Харин эхлээд бурхан дээр очих нь илүү дээр юм шүү. Амен. Этиопчууд, левчүүд асар олон тэрэг морьтой агуу том цэрэг байгаагүй гэж юу? Хэдий тийм байсан ч чи эзэн хаанд найзсан учраас тэрээр дайсныг чиний гарт аруулсан юм. Тэгэхээр тэрээр хаанд өөр нэгэн тулааны талаар сануулж хэлж байна. Хэдийгээр тэд агуу цэргүүтэй байсан ч чи эзэнт найзсан учраас тулаанд ялсан юм шүү. Хэрвээ бид эзэнт найдах юм бол бүх зүйл бурханд боломжтой гэдгийг та мэдэх үү? Миний дотор байгаа нь энэ дэлхийд байгаагаас ч илүү агуу юм. Амжилт ялалтын эсрэг байж чадах зэвсэг гэж үгүй. Би энэ талаар маш олон зүйлийг ярьж чадна. Амен. Харин энэ удаад бид Бурхны талаар илүү ихийг мэдхийн төлөө суралцах хэрэгтэй байна. Цаг ямагт Бурхныг нэгдүгürt тавина гэдэг бол төгс зүрх сэтгэлийн шинж юм. Тэгэхээр Бурхан бидэнд туслахын тулд хүмүүсийг ашигладаг. Тэр талаар эргэлзэх хэрэггүй. Бидэнтэй яриулахын тулд хүмүүсийг ч бас ашигладаг. Магадгүй та амьдралдаа байгаа зарим зүйлсийн талаар хариултыг хайн Бурхан руу очдог бол өнөөдөр Бурхан миний аманд тэдгээр хариултыг өгч байж болно. Бид Бурханы хамтрагчид юм. Бид амьдрал дээр Бурханы хамтрагчид. Бурхан намайг ивэхийн тулд таныг ашигладаг. Тэр намайг ашиглан таныг ивэдэг. Ийм байдлаар цаашаа үргэлж хэлдэг. Гэхдээ бид эхэнд Бурханыг тавихгүй бол хэн нэгнээс бид ямар ч утга учиртай зүйлээ хүлээн авч чадахгүй. Нэг жишээ хэлье. Би нэг буруу зөвшөлттэй байсан юм. Юу гэхээр би нэг сэтгэлээр унах юм бол надад заавал урамшуул хэрэгтэй болдог байлаа. Тэгээд Дэв миний оюун санааг уншаад намайг өргөх баха гэж би хүлээдэг байсан. Ирчүүд бидний юу бодож байгааг уншдаг байгаасаа гэж бүсгүйчүүд хүсдэг байсан штэ. Та нарыг энийг анзаарч байсан уу?
Тийм ээ, харин битгий бүдүүлэг байгаарэ. Зүгээр зөөлөнд байгаарэ. Тиймээс Дэв намайг уурлуулж босхон байгуулаагүй учраас би Дэв рүү уурлана. Харин Бурхан надад нэг зүйлийг зааж өгсөн юм. Хэрвээ надад урамшуулах хэрэгтэй байгаа бол эхлээд тэр нь лөө очиж. Бурхан минь надад урам зориг хэрэгтэй байна. Та намайг урамшуулаач, юр бусын арга замаар эсвэл та өөрийнхөө хүсэж байгаа арга замаар намайг урамшуулан зоригжуулаач. Тэгэхээр 9-р ишлэлдэр ингэж хэлсэн байна. Учир нь өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор эзний мэлмий дэлхийд даяар хоош урагшаа хэрэг явдаг юм. Бурхан хэн нэгнийг эрен хааж байна. Зүрх сэтгэлдээ буруутгалгүй эсвэл төгс хүмүүсийн өмнөөс өөрийгөө тэрэнд харуулгатун. Тэгэхээр Бурханы мэлмий төгс зүрх сэтгэлтэй нэгнийг тэгээд Бурхан төгс зүрх сэтгэлтэй нэгнийг олох юм бол би өөрийнхөө хүч чадлаа чиний амьдралд харуулна гэж хэлдэг. Төгс зүрх сэтгэл. Амен. Төгс зүрх сэтгэл. Тэгэхээр маш сайхан зүйлийг харуулж чаддаг хүмүүс байдаг. Гэхдээ тэдний зүрх сэтгэл нь бохирож болох юм. Муухай зүрх сэтгэл бол шашинлаг авир бөгөөд энийг эзэн үзэн яддаг. Амен. Тэд байнга сүмд явдаг. Тэд энийгч тэрийгч хийдэг. Гэхдээ дуулал 24-р бүлэг дээр хэлсний дагуу цэвэр гартай, цэвэр зүрх сэтгэлтэй хүн л Бурханы оршихуйд тэрний ариун уулан дээр гарч чаддаг. Бурхан биднийг зөв зүйлийг зөв зүрх сэтгэлээсээ хийгээсэ гэж хүсдэг. Хэрвээ бид зөв зүйлийг л хийсэн ч бидний зүрх зөвхт бус байх юм бол бид хийж байгаа зүйл бол бидний хийж байгаа энэ зүйл Бурханд ямар ч утгагүй байх болно. Нэг энгийн жишээ хэлье. Матай 6 дугаар бүлэг бүхэлдээ энэ талаар өгүүлдэг. Хэрвээ та нар өгөх юм бол хоёр нүдтүүдийн адилхан хүмүүст харагдахын тулд битгий олонний өмнө бүрээ үлээгтэн. Тиймээс бид өгөх үедээ өөрсдрүүгээ анхаарлыг буутаад бусад сайн зүйлийг хийх үедээ ч өөрсдрүүгээ битгий анхаарлыг татаарай. Залбирах юм бол бусдын анхаарлыг өөртөө татах хэрэггүй. Хэрвээ би хэн нэгний төлөө ямар нэгэн зүйлийг хийж өгөөд тэрний анхаарлыг өөртөө татах юм бол энэ бүхэн Бурханд хийж өгч байгаа зүйл биш болчихно шүү дээ. Би Бурханы төлөө хийгээгүй гэсэн хэрэг шүү дээ. Харин бид эзний төлөө хийх юм бол хүмүүсийн өмнө Бурхан биднийг шагнах болно гэж Библиэлд хэлсэн шүү дээ. Хэрвээ бид хүмүүсийн таалалд нийцүүлэхийн төлөө хийдэг бол Матай 6 дугаар бүлэг дээр Библи хэлэхдээ та нар шагналаа аль хэдийн авсан шүү дээ гэж хэлдэг. Тэгэхээр энэ талаар надад нэг түүх байна. Энийний тухай би танарт яриа. Олон жилийн өмнө би нэг газар хумсаа бодуулдаг байсан юм. Нэг өдөр намайг хумсаа янзлуулаад сууж байсан чинь өөр нэг охин бас өөрийнх нь хумсыг янзлж дуусгахыг хүлээгээ сууж байсан юм. Бид ярилцаж байлаа. Тэр охин өөрийгөө хавдрын тасгийн сувлагч гэж хэллээ. Хэсэг хугацааны дараа бид бүгдээрээ Христэд итгэгчид болохыг мэдсэн бөгөөд тэр охин тийм нөхцөл байдалд байгаа хүмүүсийг хараад Иесусийн талаар ярихгүй байна гэдэг бол маш их хэцүү. Бурхны талаар тэдэнд ярихыг бидэнд зөвшөөрдөг юм. Харин тэдний хэрэгцээг харчхаад ярихгүй байна гэдэг бол маш хэцүү санагддаг гэж хэлж байсан юм. Тэр үед надад Иесусийн зураг бүхий энгэрийн зүйлтэйсэн л да. Би энэ зүйлтэй тэр охинд өгөх хэрэгтэй юм байна гэсэн бодол орж ирсэн юм. Хэрвээ тэр энэ зүйлтийг халаад дээрээ зүүчгээд өвчнүүдээр орвол тэр хүмүүс энэ нэрийг харан шүү дээ гэж би бодлоо. Энэ нэр л тэднийг юм шүү дээ. Тэгээд л би иймэрхүү зүйлийг бодоод юу гэхээр би нэг нууцаар хийх ёстой. Харин хэрхэн нууцаар хийх вэ? Яагаад гэвэл тэнд миний хумсыг янзлаад сууж байсан бас нэг өөр охин байгаа шүү дээ. Гэтэл гинтхэн миний хувцсыг янзлж байсан охин босоод би хажуугийн өрөөс таны хумсанд хэрэглэх өөр нэг лак аваад ирэй гэж хэллээ. Тийм ээ, энэ зүйлийг нууцаар хийх үүд халахыг Бурхан надад нээж өглөө гэдгийг би мэдсэн юм. Харин ойлгож байна уу? Миний зүрх сэтгэл зөвхт байгаагүй. Яагаад гэвэл би бусдын анхаарлыг татахыг хүссэн юм. Тиймээс би тэр охиныг буцаж ирэх хүртэл хангалттай удаан хүлээгээд дараа нь хумсаа янзлуулж дууссан.
Юу гэхээр энэ зүйлийг чамд өгөх гэж Бурхан хэлхийг би мэдэрлээ. Мэдээч хэрэг тэд бүгдээрээ намайг мундаг гэж утсан. Миний махан бие бол яг л за альвэ. Махан бие ямар шуухан байдгийг та нар мэднэ үсттэй. Сайхан болоод лажгүй шүү гэдэл. Яг үнийг хэлэхэд яг энэ цагт Бурхан надтай ярьдаг. Та нарын хэдэн Бурхан тантай ярьж байгааг, Бурхан тантай ярьсаар байгааг тэр намуухан дуу хоолойг мэдэрдэг бай. Чи авах ёстой бүх зүйлийг авч байгаадаа баяр хөөртэй байгаа гэж би бодож ингэж Бурхан миний зүрхэнд хэлхийг би маш тодор сонссон юм. Тэгэхээр бид сайн зүйлийг хийж болно. Гэхдээ хэрвээ бид бусдад харуулахын тулд, анхааралд нь өртөхийн тулд, бусдад гайхуулахын тулд хийж байгаа бол төгс зүрх сэтгэлээр хийж байгаа хэрэг биш юм аа. Таныг сайн юм хийхэд бусдад хүн харна. Гэхдээ энэ таны сайн зүйл хийх шалтгаан биш шүү. Халелуя. Та нарыг хэдэн махан бие бол бусдад харагдахыг илүү хүздэг гэдгийг мэдэх вэ? Махан бие бол алга ташаалтыг хүсдэг. Би амьдралдаа маш олон алга ташаалтыг авч байсан. Тэгээд ч миний махан бие энд маш их дуртай. Тэгээд би гэртээ хараад энэ бүхнийг бүгдээс нь салахыг оролдож залбирдаг. Бурхан минь хүмүүр намайг гайхалтай гэж боддог шиг би тийм биш ээ. За тэгэхээр Матай 23:1-4. Тэгээд Иесус цугласан олон түмэнд болоод шав нартай айлдсан нь. Хуулийн багш нар фарисеучуд Мосегийн судалд суужээ. Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд сахи, харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Учир нь тэд ярьдагч тэрнийг үйлддэгвэ. Тэд хүнд ачаануудыг баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөртөө тэр ачаанд хуруугаач хүрэхийг хүсдэгвэ. Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг. Тэгэхээр өөрийгөө бусдаас илүү дээгүр гэж бодож бас бусдыг тийм байлгахыг хүсдэг, шүүдэг, шүүмжилдэг. Гэхдээ тэдний амьдралын хэрэгцээнд хуруугаач хүрэхийг хүсдэггүй шашинлаг сүнсэнд Бурхан үнэхээр дурггүй. Амен. Матай 23:25-28 хоёр нүүр хуулийн багш нар фарисей та нар зоолгүй. Учир нь та нар аяг тавныхаа гадна талын цэвэрлэг гэдэж дотор нь дээрэм хувийн сонирхол дүүрэн ажээ. Сохор фарисей та эхлээд аяг тавныхаа дотор талыг цэвэрл. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно. Зүрх сэтгэл та эхлээд аяг тавныхаа дотор талыг цэвэрл. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно. Харж байна уу? Бидэнд хэлж байгаа зүйл бол хэрвээ бид зөв зүрх сэтгэлтэй байх юм бол энэ нь гадна талдаа харагдах л болно. Бид зүрх сэтгэлийнхээ байр байдал дээр ажиллах хэрэгтэй. Тэгвэл зүрх сэтгэлийн зөв нөхцөл байдлыг дагаж зөв ажил, зөв сэтэл, хандлага дагаж гарна. Тэгэхээр би та нарт өөртөөгөө 7 хоногт хэд хэдэн удаа уулзаж байх сайхан санааг өгье гэж бодож байна. Өөртөөгөө уулзаж зүрх сэтгэлд тань байх ёсгүй ямар нэгэн зүйл байгаа эсхийг харуулж өгөхийн тулд өөрийн гэрлээ миний зүрх сэтгэлд тусгаж өгөөч гэж Бурханаас гуйгаарай. Та энийг баяр хөөртэйгээр хийх болно шүү. Та нар надад итгээрэй, буруутгалгүйгээр. Гэхдээ бид ингэж хэлж болох юм. Тийм ээ, Бурхан минь би хорсол зэвслийг хийхийг хүсэхгүй байгаа учраас зөв зүйлийг хийхийн тулд хамтдаа ажиллацгаая. Би хэн нэгэн рүү уурлмааргүй байна. Би хүн татаархмааргүй байна. Би тийм байхыг хүсэхгүй байна. Энэ бол зөв зүрх сэтгэл биш. Би тийм байхыг хүсэхгүй байна. Намайг өөрчлөөч, Бурхан минь өөрчлөөч. Би ийм байхыг хүсэхгүй байна. Муу зан чанарынхаа төлөө өршөөлгөх хооронд би ийм байхыг хүсэхгүй байна гэж хэлээрэй. Та нар золгүй ээ. 37 дугаар ишлэл. Хоёр нүрт хуулийн багш нар фарисеучуд та нар золгүй ээ. Учир нь та нар бол цагаанаар будсан булшнууд шиг гаднаа гоо сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн ажээ. Тэгэхээр хэрвээ та нар намайг хатуу хандж гэн гэж бодож байгаа бол би Иесусийн хандсанаас арай зөөлөн хандж байгаа шүү. Ялангуяа өнөөдөр дэлхий дээр болж байгаа янз бүрийн муухай зүйлүүд ч үү дээ. Амен. Бид сургаал дээр
Яцганаад байх хэрэггүй. Бид хүмүүст Есүс удахгүй ирнэ. Бид тэрнийг ирэхэд бэлэн байх хэрэгтэй гэж хэлэх хэрэгтэй. Амен. Би танарт нэг зүйлийг хэлье. Одоо бол Бурхны цаг хугацаатай бид харилцан зөвшөлдөх цаг биш. Харин хүчтэй зогсох, Бурхны үг юу гэж хэлж байгааг мэдэх, ариун сүнсээр дүүрэн байх цаг юм аа. Тэгжээж тэр чамааг зан чанараар чинь Христтэй адил болгох боломжтой болно. Учир нь дэлхий Иесусыг ирэн хайж байна. Харин тэд биднээр дамжуулан харахаас өөр арга байхгүй. Эзэн удахгүй ирнэ. Удахгүй. Амен. Тэгэхээр та яаж мэдж байгаа юм бэ? Учир нь Библи бидэнд хэлсэн. Тийм ээ, хүн бүр бүх үеийнхэнд ингэж хэлдэг. Тийм ээ, таны зөв тэд ингэж хэлдэг. Паул энийг өөрийнхөө цаг үед тэрнийг буцаж ирнэ гэж хэлсэн. Паул удахгүй ирнэ гэж хэлсэн бол бидний цаг үед ирэх цагантун ойрхон байна гэж би хэлнэ. Гэхдээ хэр хурдан ирэхийг би мэдэхгүй. Гэхдээ би нэг л зүйлийг мэднэ юу гэхээр би унтаад илүү бэлтгэлтэй байхын тулд юу ч хийхгүй 5 мунхаг охичиг байхыг би хүсэхгүй байна. Тэгээд хүргэнийг ирэхэд айл хэдийн тэд явчихсан байдаг. Учир нь тэд тэрний ирснийг дараа л бэлэн болох гэж хичээдэг. Одоо бол бэлэн болохын төлөө хичээх цаг биш ээ. Харин бэлэн болчихсон байх цаг юм аа. Та бэлэн болох үедээ явж байна. Энэ бол Иесусийн дахин ирэлтэнд бэлдэх үе юм. Амен. Бид өөрсдийнхөө зүрх сэтгэл дээр ажиллаж байна. Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс булгуу дундран гардаг юм. Энэ бол сургаалт үгс 4:23. Зүрхээ хамгаал. Энийг хий гэж Бурхан бидэнд хэлж байна. Амин булгууд ундран гарахын тулд та дээрх зүйлийг сахин хамгаал. Хэрэв бид энэ зүйлийг ариун сүнсний тусламж удирдамжтайгаар хийх юм бол Бурхан таны дотор ямар хүчтэй вэ гэдгийг харуулж чадна. Энэ бол бидний хүсдэг зүйл биш гэж юу? Тиймээс та ямар ч цагт та Бурханыг ихэнд байлгаарай. Энэ бол хамгийн ихний зүйл юм. Тэгэхээр хоёр дахь нь төгс зүрх сэтгэлтэй хүн үргэлж сүнсээр өсөж байдаг. Үргэлж өсөж байдаг. Бид хараахан хүрээгүй байгаа ч замдаа яваа. Энэ бол үнэн шүү. Тийм ээ. Би замдаа яваа. Би хүрэх ёстой газараа хүрээгүй байгаа. Гэхдээ би байсан газараа байхгүй байгаадаа л Бурханд талархдаг. Халелуя. Энэ нь надад итгэл найдварыг өгдөг. Матай 5:48 дээр тиймээс Тэнгэрлэг эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай. Тэгэхээр төгс байна гэдэг бол Христтэй адил бурханлаг байна гэсэн утгатай. Би энд их дуртай. Та бүхний хідэн өсөхийг хүсдэг вэ? Мэдээж та хүсдэг шүү дээ. Тэгээгүй бол та энд байхгүй. Амен. Эсвэл та юуны ч төлөө ирсэн бэ? Хэрэг та өсөхийг хүсдэггүй байсан бол та аль хэдийн явчихсан байх байсан. Учир нь би энд байгаад өсөлтийн талаар ярьж байна шүү дээ.